Эрхэм үзэгч та бүхний амрыг ирээ. Хилчин хурандаа цуврал подкастын маань нэгэн шин дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн зочноор бэлгийн цэвэд улам хурандаа маань хүрэлцэн ирсэн байна. Эрхэм хурандаа танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та нар ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. За сайхан үйлч гин үү та хаагаар үйлч? Сайхан үйлч байна. Манайх энэ Баян зүрх дүүргийн харуул хатаа одхонд шүү дээ. Тий. За хоёулаа одоо хилийн цэрэгт одоо хэрхэн яаж холбогдож ажил амьдралын гараагаа эхэлж байсан талаараа эхлээд ярих гэж бодож байна. За. Би уул нь 1954 онд Ховд аймгийн Мянгат сумын нутаг Баруун улаан үнэт гэдэг газар Малчин ард бэлэг гэдгийн одоо 4-р хөвөө болд төрсөн. Багнасаа Ус аймгийн Өлгий сумын баг сургууль, Өмнөгов сумын дунд сургууль төгсөөд Ус аймгийн Төвийн 1-р аврын жилийн сургуульд суралцаад 1972 онд сургуулиа төгсөөд Усын багшийн дээд сургуульд хуваар аваад тэгтэл эрийн гачигдлаа гараад сургуульдаа явж чаддгүй. Тэгээд нэг жил өнжөөд 1973 оны хавар цэрэг татагдлаа. За цэрэг татагтаад явсаар байгаад энэ Улаанбаатарт ирээд 05 дугаар ангийн одоо дээрүүд пагд гэдэг дурандаа байсан. Тэрний ангийн одоо дэрэгдэх сургалтын төв буюу одоо карантин гэж ярьдаг. Тэнд 1000 цэргийн карантин хийдэг бай. Тэгээд нэг 20 хоног болж байсан чинь гэвэнтэн хилийн цэргийн сургууль явах хүмүүсийг эсвэж гин гэж байна. Тэр үед одоо энэ манай хилийн цэргийн боловсон хүчин хошууч Дамчаавазгар гэж байсан. Сүүлд Дэторондоо Дамчаавазгар болсон баг. Тэр хүн одоо биднийг шилд сонгоод тэндээс одоо шалгалт өгөх боллоо. Тэгээд энэ яаман дээр ирж бүгдээрээ заалан сууж байгаа шалгалт өглөө. Тэгээд шалгалт авсны маргааш нь нөгөөдөр нь шалгалтын дүнг танилцуулаад тийм нөхдүүд одоо шалгалтанд тэнцсэн байна гэд. Тэр шалгалтанд тэнцсэн нөхдүүдийн дотор одоо манай энэ карантинд байсан жалбуу хорондоо бит хоёр нэг группт очдөг юм байна. Ингээд Баавшийн сургуульд очлоо. Тэгээд Баавшийн сургуулийн 39-р группт бит хоёулаа бас тэнд хамт нэг группийн одоо нэг ширээнд зэрэгцэн суухтын хувьд тохиосон юм боллоо. Тэгээд 1903 жил суралцаад 1976 онд 6 сарын 21-нд төгсч ирлээ. Тэгээд Евро Баялгийн аймгийн одоо 1-р тусгай командтурын харьяа Шарговын заставд алууны бэлтгэл сургуулийн офицероо томилогдлаа. Ирээд ажил аваад нэг сар болоогүй байсан чинь манай заставын дарга Жанчуугээ тушууч байсан. Тэр маань тусгай командтурын арын даргаар явдаг юм байна. Тэгээд одоо энэ албан үүргийн дагуу би одоо заставын даргын үүрэгт ажлыг одоо ордон гүйцэтгэх боллоо. Тэгээд заставын даргын албыг ордон гүйцэтгэж байгаад 1977 онд нэг хавар юм да. Энэ тусгай командтурын шатав бүрэлдэн тогтох тийм асуудал. Тэгээд надыг Килиалууны туслах, Шатавын Килиалууны туслах гэдэг албанд чаад. Одоо томилогдож тэнд ажиллаа. Тэнд ажиллаж явах хугацаанд манай одоо тусгай командтурын дарга гэж одоо казакийн нэртэй хорондоо Авдраш гэдэг хорондоо манай ангийн захирагч байлаа. Тэгээд одоо Авдраш хорондоо тэнд байх үед манай энэ алууны бэлтгэл сургуулийн офицероор энэ Тухын Чулуунбаатар ирж илээ. Одоо Багнуурт байсан та нар мэднэ. Энэ хүн ирлээ. Тэгээд манай Баавшгын Голицын сургууль төгссөн маш олон хүн манай одоо шинээр байгуулагч хамтдурт бүгдээрээ ирж бид одоо тэр хамтдурын галголомтыг одоо асаах хөв тавилан бас тохиод юм байна. Тэгээд байж байсан чинь
1984 онд манай тусгай хамт төр өргөжөөд очродын дараагаар намсраа гэдэг хорондоо энд Ч намсраа гэдгийг тэр хүн маань одоо манай очродын дараагаар ирлээ. Уул нь энэ гэл хамгаалах ерөнхий газар бол боловсон хүчний хэлцийн дарга гэдэг байсан байхгүй. Тэр хүн манай очродын дараагаар ирээд манай очродын шитавын дарга Берд хожоогийн тогтох гэдэг хошооч бай. Улс төрийн орлогч нь одоо урт насан гэдэг төрөндөө сүүл төрөндөө болсон. Арын дарга нь Лувсан Содуу гэдэг Ахмад. Ийм хүмүүстэй одоо би хамт ажиллаж байлаа. За энэ ажиллаж явах хугацаанд би одоо энэ Каттын хил дээр бас хил малын төрчид их гардаг байлаа. Ягаад гэвэл энэ Каттын талаас мал авч ирнэ, манай талаас мал алдагдана. Ийм байдлаар одоо килийн төлөөлөгчийн тусдагын хэмжээний уулзалтанд одоо ордог, мөр хүлээлгэж өгдөг, мал хүлээлгэж өгдөг, хил зөрчигчийг хүлээлгэж өгдөг, хүлээн авдаг тийм ажлыг одоо үлдээж явсаар байгаа. 90 онд Увсын очроод шинээр байгуулагдаж тэрний шатавын дараагаар явлаа. Тэнд шатавын дараагыг 2 жил хийгээд тэгээд 1992 онд цагаан нуурын энэ Тишгийн Баян уулын ангиудыг шинээр байгуулах болоод тэгээд би цагаан нуурын ангийн захирагчаар томилогдлоо. Тишгийн захирагчаар манай нөгөө жалуу маань Тишгийн захирагчаар орондоо цолтоо. Баян уулын захирагчаар Батсангил гээд орондоо байгаа. Тэр хүн ингээд бид гурав нэг тушаалаар нэг өдөр нэг цаг мөчид тэнд томилт аваад энэ хангахаас 1166 1169 аваад тэн дээр одоо байдаг тэнд одоо ангид шаардлагатай бүх зүйлүүдээ гэх юу яг одоо 166 дээр ачаа гэдэг чинь цөөхөн юм шиг үү тий. Тэгээд тэнд нэг ачиж аваад тэгээд ангийнхаа байралд ирж байлаа. Тэгтэл одоо ангийн тэр одоо цагаан нуурын дамжлага бааз гэж байсан юм л да. Тэр дамжлага баазын дэргэд одоо авто тээврийн бааз одоо нэг дамжин өнгөрдөг тийм зочид уулууд энэ төр байдаг байхгүй юу. Тэрний байрыг одоо манайх хэдийн зэрэг авсан юм байж. Тэнд очисон чинь тэр одоо том хашаанд нь одоо их хоошо экспортод гаргадаг ноос одоо бүгдийн пресслээ тавьчихсан. Энэ конторууд нь Казахстан үйж байгаа. Яг тэр харгацуу Казахстан руу манай Баян илгээс энэ казахууд нь үйж эхэлж байсан үе. Тэгээд манай тэр орой тасалгаа болох юмнууд нь бүгд нь энэ мал алаад бүгдийн одоо кецмэцтэй одоо тэр маха хатаацсан тэнд одоо бүгд ороод төр ороо байрлцсан тийм байна. Тэгээд нэг өдрийн дараа бүх хүмүүсээ гаргаад одоо энэ манай байгууллага болж байгаа маа тийм учраас одоо энийг та чөлөөж өгнө гэж ингэж ярьж болж тэднийг одоо бүгдийг чөлөөлүүлж. Тэгээд 2 хоногийн дараанаас эхлээд тэр томилогдож ирсэн хүмүүстэйгээ нэгдээд нэг газар тэрүүхэн хэсэгт нэг 5-6 гэр бариад. Тэр одоо манай албан тушаатангуудын байр болох юм да бүгд нь гэр бариад гэр барьж тогтсны дараа нь шууд нөгөө албан ажилд орлоо. Өрөө тасалгаагаа янзлах одоо тэр буудах шохоо тунхдах засах бүх төрлийн ажил уурын зуух одоо тэр өрөө тасалгааны бүгдийг янзлаад одоо шинэ анги тогтжуулаад одоо гэл хамгаалт шалган нэвтрүүлэх албыг тэнд нь одоо зохион байгууллаа. Ингээд одоо гэлдийн 0285 дугаар анги гэдгийг одоо анх гол дээр нь босгож ингэж зохион байгуулсан. Тэр үед одоо бас нэг хүндрэлтэй асуудал байлаа. Ямар асуудал байсан бэ гэвэл ерөөсөө нэг ажилчдынхаа цалин өгч дийлдв. Мөнгө төгрөгний боломж байхгүй. Тэр үед одоо хэлийн зэрэг бас арчил одоо элдод байдлгээд бүх юм одоо баг карт системд орж ирсэн шүү дээ. Тэгээд одоо тэр үед чинь энэ Монгол Оросын хэдийг нэг удаа нэвтрэх цагаан үнэлэх гэж байдаг.
Тэр цагаан өндөхний буйнаар зарим үед бидэд одоо сармард нөгөө ажилтныхаа цалин мэдэн тавьдаг болоод. Одоо тэгж яа. Бас ер нь тэгээд шинээр байгуулагдж байгаа анги салбар байгуулагдж байгаа үед бол бас юмны дутагталд ордог юм байлээ. Техникийн хөвд ч гэсэн, хүн хүчний хөвд ч гэсэн шинээр байгуулагдж байгаа гэдэг бол энэ чихэтүүд талтай. Энийг даван туулахын тулд бас бишгүүд одоо тэр өөрийнхөө хамт олонтой бишгүүд одоо өдөр шингүү ажиллаж байж тэрнийг одоо ангийн хөлөнд дээр нь босгосон. Ингээд би 1997 онд одоо яагаад ажиллаа өгөөд тэрний дараа Увсад 98 онд баруун 5 аймаг хариуцсан Килийн төлөөлөгчийн газар гэж байгуулагдаад. Тэр газрын орлогч гэдэг албан тушаалд тим ажилд би одоо 4-5 жил зүтгэх шүү дээ. Тэгж байгаад тэр одоо төлөөлөгчийн газар маань одоо яасан юм одоо Сүйдийн одоо манай энэ Килийн цэргийн удирдлагч юм төр засгийн бодлого байсан юм уу нөгөө бүх дөрвөн өмнө говьд Увсад энэ юунд баруун тал одоо энэ Доронтод байсан Килийн төлөөлөгчийн газруудыг өгдөө татан буулгадаг юм аа. Тэгээд би яаж ажилгүй байхав гэж бодоод Килийн 45 дугаар ангийн Килийн албаны дараагаар тэнд ажиллаж байлаа. Тэгэд ажиллаж байх хугацаанд бас энэ Увс Туваагийн хэсэг бол маш их зөрчилтэй. Малын хулгай бас бүр тэгээд хил дээр чинь баг буудалцсан болно шүү дээ бүр. Өдөрт 2-3 удаа зөрчил гарна. Тэнд ажиллаад ингэ явж явах оронд нөгөө талд нь зөрчил гарахаар нь биднийг нөгөө тийш нь давмлж ингэж. Тэгээд хэдийн зөрчлийн өдөрт одоо уулзалтанд явсаар байгаад заримдаа томилтоо одоо яваад дараагаас тушаал аваад явсаар байгаад нэг газар очиж зөрчил мөрчилийг шалгаад Орсын нутагт очиж эрэл мэрэл зохиогоод ингэж байтал дахиж мэдээр нь хаач яав гэхээр нөгөө тийш өөр заставын очиж ажилладаг гэдэг ойролцоо застав. Тэгээд тэнд ажиллаад явж байгаад заримдаа 14 хоног явж байгаад ирдэг байдаг шин. Тэгээд тэр чинь одоо бас одоо тэгтэл одоо энэ Килийн Увсын хариуцсан хэсэгт Килийн зөрчилж сайхан болж одоо нам гүн болж тэгээч одоо тэрнийг одоо ер нь бүгдийн дорооны хүчээр хамгаалт юм шүү. Сонсож яхад нэг тиймэрхүү хүмүүс яриад байгаа юм байна шүү дээ. Тэгээд гэрээсээ баг өдөрдөг хэл хамгаалтыг зохион байгуулдаг тийм болж юм одоо тэр хөгжингийн сайхан юм дөө тэгээд тиймэрхүү юм болж. Тэгээд би бас амьдралын хувьд нь бол юу 1985 оны өвөл би гэрүүлтэй бол 32 дахь наснда. Яагаад гэвэл одоо бас тэр Баян-Улгийн аймгийн нутагчин бас Монгол ховор. Тэгээд жишээ нь ганцаараа явсаар 30% хөрч тэгээд одоо гэрүүлтэй болов. Тэгээд миний хань одоо энэ Баян-Улгийн аймгийн Булгун сумын банзарагчийн төвшөө гэдэг хүн байдгийн. Тэр хүн маань одоо надад 3 сайхан хөөхд төрүүлж өгсөн. Одоо хоёр охин маань хоёулаа их сургууль төгссөн. Хүү маань бас одоо энэ хөтөжийн их сургууль энэ програм хангамжийн анги төгссөн. Одоо тэгээд Unation гэдэг компанид ажиллаж байгаа. Тийм байна. Би одоо 6 зээтэй нэг ачтай тийм л хүмдэ. Тэгээд одоо энэ сайхан амьдарч байна дөө одоо ингээд амьдрал болж бүтэж байна. Энэ бол миний Килийн цэрэг гэдэг энэ том айлаас айлын одоо тогооноос хоол хуваалцаж ижижсэн сайхан нөхдүүдийн минь ач буян Килийн цэргийн минь ач буян гэж боддог. Энийг эндээ баярлж явдаг юм аа. Сая таны яриаг сонсож хаад яг Баян-Улгийн Увс тий Килийн зөрчил маш ихтэй цагийн байдлын өрнөл ихтэй тэр газарт удирдах албан тушаалыг хашиж олон жил ажиллажээ. Тэгээ яг бас тэ онц сонирхолтой ямар одоо Килийн зөрчилтэй таарж исэн бэ? Эргээд ботоод тэр Килийн зөрчил дээр тэр нөхдүүдийг барихад тэгэл ингээд бас ингээд дурсамжинд чинь зарим хүмүүс байдаг баг. Ер нь тэр үед одоо ингээд 4 офицер
Ер нь тэр 4 офицертой хилийн албаны засаг гэж байгаагүй юм байл тэр үед. Увсууд л байсан байхгүй юу. Тэгээ тэр 4 офицер маань 4 тийшээ яваад дахиад эргээд нөгөө зэрэгэлдээ засаж гарсан төрчлээ ирээд ингэ шалгадаг байсан. Тэр үеийн тэр одоо хэдийн хамгаалалт бол одоо постын хүч хэрэгслээр хамгаалдаг. Тэнд одоо гэлчид одоо офицеруудаас гадна ахлагч нар мөн түүнээс гадна гэрээтүүд тэгээд хугацаа зэрэг ялваагч тэгээд ингээд бүгд одоо тэр үе чинь хүч хэрэгсэлд хөрөлцөхгүй тохиолдолд манай гэр бүлийн хүмүүс маань одоо тэнд буу үргээд цагийн манаа зогсдог. Тэгээд бараг застаавын жижигэрхийг нь холгүй байдаг шүү дээ хөргий. Тэгээд одоо тэгэхэд одоо ямар болсон гэдгийг би одоо ингэ сонсож яхад тэр бүх юм цахилгаанчсан, дороондсан одоо тэгээд бүх юм камерын хяналтанд шилжсэн. Тэр сайхан байхгүй. Тэнийг сонсохоор одоо би дотор бахархаж явдгийг. Энэ бол өстой үнэхээр дэвшил, техникийн дэвшил юм. Улсын орон хөгжинэ гэдэг ямар сайхан юм бэ гэж бодож явдаг байхгүй. Тийм л юм да. Эргээд бодоход залуу насаа энэ хилийн цэрэгт өнгөрүүлсэн амьдралаа та юу гэж дурсдаг вэ? Би бол ингэж бодд юм аа. Хилийн цэрэг гэдэг энэ том айдын одоо тогоонд нь буцалж хийх ёстой ажлыг хийж загнуулах үедээ загнууж арга хэмжээ авах үедээ авагдаж явсан энэ сайхан мөч бол энэ хязгаарч давтагдахгүй. Миний амьдралд одоо хязгаарч давтагдгүй сайхан үе гэж би бодож явдаг. Энээрээ би бахархаж явдаг. Хил дээр те эх орныхоо амгалан байдлын төлөө одоо маш олон шүнийг нойргүй өнгөрөөж даарч хурж халуунд халж бас явсан баг. Хүн ирнэ хилчин гүнээ хувьд бол өглөө нэг сайхан 4-5 цаг үед босоод хэдийн шугамын дагуу морьтой ч юм уу тэмээтэй ч юм уу машинтай ч юм уу ингээд явж хахад өглөөний анхны нарыг ингээд хараад нар гарч яхийг хараад тэр үед нь шиврээ бороотой бүр сайхан гэж өргөлж бодож явдгийг. Тэр сайхан шүү дээ. Тэр бол хилчин гүний бахархал. Олон зүйл бодогдох байх. Тийм шүү дээ. Олон жилийн сан дурсаж явах. Ямар сайхан. Энийг өргөхтэй ч гэсэн хэлж аав нь тэгж явсан шүү гэж. Одоо ач зээ нартаа ч хэлнэ. Тэгээд одоо ингээд сайхан байна оо. Хороо сайхан юм. Тэгээд эх орондоо зүтгэж ирсэн энэ сайхан ханаар уул шиг хүн болсон гээд эх орноо ярихад хэлий зараа ярихад нүдэнд нь одоо ч гэсэн нулимс цэлгэнж ийн гэдэг бол маш их сайхан юм. Хэрн тэгээд оочтой нь хилчтийнхаа цаашид сурч гөгжиж ингээ Монгол улсын хідээ хамгаалж байгаа байдлын тэрийг харахад бол одоо бас бахархал шүү дээ. Ягаад бол бидний одоо удам залгах гिचт маань ингээд сайхан ингэж төрж амьдарч Монгол улсынхаа хідийг алдшгүй дархан байдлыг хамгаалж яваад нь би одоо туйлаас баяртай байдаг. Хилчин хүн гэдэг чинь цаанаа нэг өнгөлөг байдаг. Тэнд л бахархаж явдаг. Олон цэргийг удирдсан те дарга хүн жигсаалын өмнө зогсож байгаа дарга хүн ер нь ямар байх ёстой гэж та хэлэх вэ? Хүн ер нь альва дарга хүн би нэг хэдийн цэрэгт 9 албан тушаал хассан юм байна. Заставын туслах, заставын дарга, компьютерийн хилиалууны туслах, 1-р засгийн дарга, шатавын дарга, ангийн дарга, хэдийн төлөөлөгчийн газрын орлогч дарга, тэгээд хилиалууны дарга гэсэн тийм 9 албан тушаал хасчих. Тэгээд энэ хилчин хүний хувьд бол энэ шудраг байх хэрэгтэй. Хамгийн гол юм бол шудраг байх хэрэгтэй. Бас зөвхөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдлэг боловсролгүй байж шудраг одоо тэр хил хамгаалтыг өдөрднө гэж байхгүй. Тийм учраас мэдлэгтэй, шудраг, зарчимж хүнд тавих шаардлага бол бас цэрэг хүний ёсоор дүрмийн дагуу хатуу чанга байхгүй болохгүй. Дүрм сэргийн сахилга бол хатуу байх тусмаа хүн цаашид хүмүүжин одоо цаашид өөрөө боловсрч цаашид одоо хэдийн албыг авч явах чадвартай болдог байхгүй. Тийм учраас үнэн шудраг
мэдлэгтэй, чадвартай, зоригтой. Ийм байх хэрэгтэй. Одоо манай сүйд үед ингээд яриад байхад хүүхдүүд хичин зэргүүд застав хашаанд байгаа визас газар очих жаахан айгаад байдаг тийм сурах гэсэн. Дотроо жордонтой болж байгаа ч гэх шиг юм яригдаад байгаа юм. Тэр бол хилчин хүнд одоо бас айж ичдэг юм зоригтой шудрах тийм байх хэрэгтэй байна. Тэр бол одоо бас аим шигүүд одоо тийм л байхгүй бол одоо энэ чинь хэд хамгаална гэдэг чигийг үгүйсэн. Тохиолдолоор одоо тийм камерын хяналтгүй дроонгүй газар хэд яаж залгуулах болж байна хэлчин. Би тэгэд боддیں۔ Энэ хотын хүүхдүүд жаахан тийм байдсан болов няцгаа байдсан. Малчин айдын хүүхдүүд боловч мал хариулж өдөр шөнө явж исэн. Тэднэр бол бас ер нь айжич юмд бол бас гайгуулдаг гэж боддیں۔ Тэр чанараараа хоошид хэдийн зэрэгт болоод малчин айдын хүүхдийг бас нэдээд төлхөө авчаахан зүйтэй болов гэж бодож явдаг юм. Газар орны баримжаа газар амьдрал харахад явах бүх юм мэдэн шүү дээ. Тэр чанараараа тэр чинь бас нэг хад үзэж хадуунчуудад олоосон хүүхдүүд байдаг шүү дээ. Малд ариулж явган нүцгэн малтай оролдож өдөр шөнө адуу мал манаж явна өссөн хүүхдүүд чинь шалгондоо шүү дээ. Тэр чанараараа тэр чинь хэдийн манаанд тодорхой үүргүүч чадна гэж бодд юм аа. Тэр бол миний бодол юм да. Магадгүй. Хурандаа цолоо та хэдэн онд авсан бэ? Тэр үед одоо ямар санагдчих вэ? Хурандаа цолоо 96 онд би хурандаа цолоо аваад тэгээд хүйтэй болоод. Хэдэн наснда? Тэмээ одоо анхны ачта одоо би том хүйтэй болоод. Миний хүү тэгээд аавынхаа одоо тэр хурандаа цол авсны дараа 1 сарын дараа гарсан. Тэрнэрээ би бахархаж явдгийг яагаад хурандаа цолтой болсон, хүйтэй болсон. Одоо би нэг ачтай. Тэр үний одоо голомтыг залгах ач гэж бодож явдаг. Сайхан бэлгшээлтэй. Тэг сайхан шүү дээ. Одоо хүн чинь бас тэнийг мөрөөдөж явдаг байхгүй юу? Хүүгээ зэрэг хүн болох уу? Хүүхэд одоо цэргийн хүн болоогүй. Манай охин байна. Энэ 285 билүү. Одоо нэг ханх одоо оюутлын үйлдвэр 288. 285 дугаар ангид. 288. Тийм 88 дугаар ангид. Эдийн засаг шийдээ. Тэр одоо миний авах ширийг хатаж явуулах охин доо. Тийм. Одоо хилийн хилтэст те хилийн олон зөрчилтөд таарч явсан байх. Та залуудаа. Тэгэхэд ер нь одоо санаанаас гардгүй тийм хилийн зөрчил байдгүй. Хамгийн олон хүнийг барьсан ч юм уу? Хилийн зөрчил бол байдгүй яг үү. Одоо тэгээд би бас нэг ингээд юунд энэ баруун турааны учаастад ажиллаж байлаа. Ажиллаж байсан чинь хилийн цаанаас морьтой хүн давхиж ирээд мал хулгаалаад бусаж гарч явахт нь манай хилчид өнөө морийг буудаж унгаад. Тэр морь нь бол Монголын нутагт. Нөгөө нөхөр нь зүхтаад тэгээд алгуулсан. Цаашаа тэлж ирж явсан. Тэгээд тэрний морийн тэрийг хүлээцэх барих гээд бөөн явж ажиллаад. Тэргэргүй завхан тисийн учаастгаар одоо дээрэмч одоо туваачууд орж ирээд айлын гэртээ байгаа хүмүүсийг гэрийн гаднаас нь буудчихад тэгчээд малын туугаа явуулсан шүү дээ. Тэр айлыг тэр чигээр нь сөнөөсөн. Надыг ажиллаж яхад одоо тийм зөрчилөд байж байна. Тэр одоо аимшиг байхгүй. Одоо тийм бол юм сураг сонсогдохгүй байна. Одоо тэр хил хамгаалт маань одоо сайн байгааг шинжих үү гэж бодож явдаг шүү дээ. Тийм чинь очиход их хэцүү шүү дээ. Тийм зөрчил шалгаад. Гэрүүлээрээ ингээд фильмүүдсэн байхад хотын харлуулаад малын туудсан байхад тийм дээр очих юм үнэхээр гэж.
орон нутгийн ард түмэн ч гэсэн тэн дээр очив. Нэг өсөндөө одоо тэр албан үүрэг гүйцэж байгаа хүнд бид тэнд байхаас өөр нэмгүй цагдаа шүүх хорхоор хүмүүстэй хамтраа тэр асуудыг шийдэг. Ийм л байдیں۔ За тэгээд 285-д ангийн захирагчаар томилогдоод хэдэн жил ажилласан та? 5 жил ажилласан. Тэр 5 жилийн хугацаанд ямар ажлуудыг хийж гүйцэтгэв нөгөө одоо шинээр тохируулахад их л хэцүү байсан гэдэг түрүү ярьж байсан. Тэр одоо эхлээд ангийнхаа төвийг тогтчуулаад дараа нь хэдийн тэр заставуудаа тогтчуулаад заставаас харуул тогтчуулах гэдэг ингээд бөөн ажил байдаг шүү дээ. Тэр үе чинь манай Баян-Улгийн аймгийн Казахын нүүдэл эхэлсэн. Тэр хар мянган нүүдлийг одоо шалган нэвтрүүлэх гэхэд бас бөөн тэр хүмүүс одоо нүүж байгаа казахууд Монголынхаа мөнгөн дэвсгэртийг урьж хайчаад одоо дахиж ирэхгүй бараг одоо Монгол баяртаа гэж ичихгүй тэгээд дараа 2-3 жилийн дараа тэр зарим урьж исэн хүмүүс буцаад нүгэд ирж байгаа юм да. Тэр ямар сэтгүүтэй хүмүүс тэр бас тэрнийг бодохоор харамсмаар юм шиг. Төрийн сүдтэй мөнгөн тэмдэгтийг урьж сатж байгаа тэр хүмүүс. Тэгтээ одоо тэр хүмүүсийг цаг тухай үдэн саатуулаад таныг одоо гаргахгүй барихгүй гэж яахан байлгачлаа. Тэгж яагаад буцааж идэв штэ хөөрхөд. Яа нэгэнт л нүүж яваа юм чинь одоо тэгээд. Тэр бас тухайн хүмүүсийн мэдлэг чадвар дутагдсанаас сэтгэлийн хөөрөлөөр одоо асуудал шийдэж штэ. Тиймэрхүү юм байна. Тэгээд тэтгэвртэй гараад. Одоо тэгээд тэтгэвртэй гараад энэ газар харуул хийдэг юм. Зүгээр гэртээ суугаад байгаа болохгүй байна бас гэж. Одоо би 71 2 хүрч байна. Тэгээд тийм ажил хийж өдрийг өнгөрөхгүй бол бас болохгүй. Одоогийн тэр бидний авч байгаа тэтгэврчсэн бас өнөөгийн шаардлага хангахгүй шүү дээ. Тийм учраас бас амьдрах хэрэгтэй. Тийм учраас бас хүний дор орохгүйгээр амьдрах хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Залуу хилчтэд хандаж та юуд захих вэ? Залуу хилчтэд хандаж захихад ерөөсөө хамгийн гол нь мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдлэг чадвартай байх хэрэгтэй. Тэгээд чин шудраг байх хэрэгтэй. Эх орныг төлөө цоглох зүрхтэй байх хэрэгтэй. Өөр юу гэж хэлдэг. Та залуу байхдаа яг л тийм байхаа хичээж ажиллаж ирсэн үү? Тийм. Яа. Тийм л байна. Өөр одоо юу хэлэх вэ? Одоо зарчим гэдэг юм уу те амьдралдаа ямар зүйлийг баримталж байсан бэ? Та бол түрүү хэлжсэн. Өглөө 5 цагт босоод нэлийн мананд явж явах шиг сайхан зүйл байхгүй гэдэг. Тэрэн шиг одоо амьдралын ямар одоо хэмнэл та одоо хүртэл дагаж мөрддөг ямар одоо тийм зарчим байдаг вэ? Ер нь амьдралдаа бол эрт сэрж ороо унтах хэрэгтэй. Эрт сэрвэл нэгийг үздэг тийм ороо унтвал нэгийг дуулдаг гэдэг. Түүнтэй адилхан. Тэгээд одоо үнэн шудраг ямар ч ажил хийсэн хүн үнэн шудраг байх. Тэр тухайн ажлыг одоо гүйцэтгэх чадвар сайтай, мэдлэгтэй, чадвартай. Үнж тэгж байж төрийнч байсан аж ахуйнч байсан ажлыг ёс төртөг хийж чадна. Гэж боддیں۔ За Хилчин хурандаа цуврал подкастын маань энэ удаагийн дугаарт хурандаа бэлгийн цэвэд улам хурандаа маань өргөдөж ярилцлаа. Тэгээ бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж яриа өгсөн танд маш их баярлалаа. За та нар ч гэсэн баярлалаа. Минадаас энэ сурвалжлага авч миний амьдралыг одоо ямар үе шаттайгаар яаж явж ирснийг сурвалжсан явдал баярлалаа. Маш их баярлалаа. Танд авч жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа.